Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрс сүхийн ивэлдор зохион байгуулж байгаа Монголын багш нарын 7 дугаар хурлын төлөөлөгч багш нарт баяр хүргэж амжилт хүсье. Боловсрол бол монголчуудын өнөртнөөс уламжилж ирсэн үнэт зүйл. Багшийг хүндэтгэн шүтдэг, номыг дээдэлдэг ёс бол бидний агуйх соёл. Монголын тулгуур төрийг үндэслэгч Чингис хаан улс гэрийг хураахтан эрдэм мэдлэгтэй их номч хүмүүсийг эрхмэлэн дээдэлж, үгийг сонсож шийдвэр гаргадаг байсныг Монголын улс товчоноос эхлээд усад олон түүхэн баримтаас харж болно. Монголчууд бичиг захидал унших хүн хайж 10-20 км-ийн зайд дахидаг 100 хүнээс дөнгөж ганцхан унших төдий мэдлэгтэй байсан тэр харанхуй бүдүүлэг байдлыг халж агар богино хугацаанд дээрэн бичиг үсэгтэй болсон гайхамшигтай түүх бол 100 жилийн доторх явдлаа. Ардын засаг анхны өдрөөс эхлэн үндэсний соёл боловсролыг хөгжүүлэхэд ихэд анхааран ард түмнийг соён гээгэрүүлэх талаар дистратын арга хэмжээ авчээ. 1921 оны 11-р сард нийслэл хүрээнд 40 сурагчтай анхны баг сургууль, 1923 онд бүрэн бус дунд сургууль, 1930 онд хүүхдийн цэцэрлэг, 1938 онд бүрэн дунд сургууль, 1942 онд Монгол улсын их сургуулийг тус байгуулснаар 40-од оны ихэнх үе гэхэд Монгол улсад боловсролын нэгдсэн сэтсийн бүрэлдэхүүн тогтсон түүхтэй. Түүнчлэн 1960-ад оноос эхлэн техник мэргэжлийн сургуулиудыг байгуулан тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. Ингэж улс гэрээрэн эрдэм боловсролтой болоход багш нарын гүйцэтгэсэн үүрэг нөрих хичээл зүтгэлийг үнэлж баршив. Одоогоос 84 жилийн өмнө 1935 оны 6 дугаар сарын 7-ноос 12-ны өдрүүдэд Монголын багш нарын анх дугаарыг хурал Улаанбаатар хотод авалж, Монголын олон сургуулийн багш нар бол үнэхээр идэвх авиас бүхий хувьсгалт хүчин хэмээн үзэж байсан түүхтэй. Үүнээс хойш 1937 онд болсон Монголын багш нарын 2 дугаарыг хурлаар ардын багш нар оюутан сэхэднүүдийн идэвх зорилгыг гүнзгийрүүлэн тэдний улс төрийн мэдлэг хүмүүжлийг нэмэгдүүлэн гээгэрүүлж үндэсний соёл боловсролыг хөгжүүлж хосрогдмол байдлаас ард түмнийг салган ангижруулах тухай хэлцжээ. Улмаар 1961 онд дуусан 3 дугаарыг хурлаар сургуулийн насны бүх хүүхдийг бүрэн биш дунд боловсролын сургуулиар хамран сургаж ардын гээгэрлийн системийг цаашид өөрчлөн хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ. Харин 1975 онд дуусан 4 дугаарыг хуралд 1100 гаруй зочид төлөөлөгчд оролцож боловсролын системийн тухайн үеийн байдалд дүн шинжилгээ хийн асуудлыг шийдвэрлэх оршин байгаа дутагдлыг даван туулах арга зам ойрын ирээдүйн зорилтыг боловсруулан хэлэлцүүлжээ. 1989 дуусан 5 дугаарыг хуралд 850 гаруй зочид төлөөлөгчд оролцож сургалт хүмүүжлийн ажилд оршиж байгаа дутагдал доголдлыг арилган хуучирсан арга барилыг халж шин дэвшилтэд арга ухаанд шилжихийг эрмэлзэж байлаа. 1996 онд дуусан 6 дугаарыг хурлаар нийгмийн шин тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сургалтын агуулга чанарыг шин шатанд гаргах зорилт дэвшүүлж салбарынхан өмнө тулгамдсан асуудал болоод хөгжлийн ирээдүйг хэлэлцэж байлаа. Дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага асар хурдастай өөрчлөгдөн шинчилэгдэж байна. Ийм үед боловсролын тогтолцоогоо төгөлдршүүлж олон улсын жишгтэй дүйцгүй сургалтыг зохион байгуулах нь зөвхөн салбарынхны бус Монгол улсын эрх ашигт нийцэх юм аа. Хүн төрөлхтний олон 100 жилийн турш хуримтлуулсан эрдэм мэдлэгийн их сангаас уудлан зал үедэн хүргэх их орондоо хайртай номыг дээдэлдэг бүтээл сэтгэлгээтэй шавьтай байхыг багш бүхэн мөрөөддөг. Тиймдээч их орныхоо нэрийг дуусгасан ав яастай, зоригтой, эрдэмтэй, эдгээр эрхмүүдийн алдар гавьяанд хүрэх замыг ачид багш нар нь зассан билээ. Монгол шарын даваанаас орвог гашууны бор толгой хүртэл
соёл зуулын модод хамраас Монгол алт тайн урууны майн дуул хүртэл эх орныхон 408 захирал суугаа 47600 багшийг төлөөлж мэндийн үг, мэрэгэн санаа, эрдмийн ох, эвийн сэтгэл өвөртүүлсэн 800 эрдэмтэй багш боловсролын салбарын бодлогыг тодорхойлогчд хамтран зүтгэгчд хуранжуулаад байна. Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөн хугацаа 100 хүрэхгүй жил боловч түүхийн энэ асар богино хугацаанд Монголын багш нарын олсон амжилт их асуудлаа хэлэлцэж, багшаа хүндэтгэж, хариуцлагаан ухамсарлаж, ирээдүйн хөгжих замаан засах их хүсэл тэмүүлэл бидэнд байна. Сайн багшийн алган дээр эх орны маргаашийн нар манддаг. Сайн багш сайхан ирээдүй. Монгол улсын ерөнхий сайд Ухнагийн хөрс үхэн ивэлдор зохион байгуулж байгаа Монголын багш нарын 7 дугаар хурлын төлөөлөгч багш нарт баяр хүргэж амжилт хүсье.